За тэмүгийн дараагийн бэлэг ирсэн. Тэр юу вэ гэвэл банны хөшгөө. Лавим том дөрөгтэй проект зураг шиг бэлгэн тэгэд хамгийн гол нь материал нь ийм зузаан гоё. Тэгээд доошоо яг байнаас илүү гарахгүй урт биш. Тэгээд зураг нь бүр амар хөргөн байгаа зүтэй нартаа бүтэн зургийг харалтаа. Бүтэн зургийг харсан чи бүр хөөрхөн хараа. Манай байны өрөө бүр өнгө ороод явчихлаа. Энэ тэмүгийн бэлгэнүүд нь айгүй хөөрхөн юм аа. Бүр амар гой материалтай. Манай хуучин шиг айгүй тийм гялгар материалтайсэн дэд айгүй амархан бас цоороо тэгээ сунаад байсан. Чи энэ болохоор юм гой цуцаа юм материалтай ингээд литрийн ч юм уу ус тогтохооргүй. Тэгээд гоё юм аа. Зургийн ч гэсэн хөөрхөн байгаа. Манай байны өрөө бүр өнгө оруулаад явчихлаа. Өмнөх миний нөгөө нэг бэлэг чинь нөгөө нэг нойлын өрөөний наалтсан шүү. Тэр бас манай нойлын өрөө бүр амар гоё өнгө оруулсан шүү. Ингээл гэрээ тэр ч ихтэй гоё өнгө оруулчлаа да тэмүгээр. За тэмүгийн дараагийн бэлэг нь ирсэн. Тэмүгийн дараагийнхаа бэлгийг задлалцгаа. Энэ бэлэг ирсэн байна. Бэлгэнд чихэрсэн байна. Ийм цагтаа чихвч шүү дээ. Ийм цагтаа бэлгэний чихвч. Манай хүү чихвчээс хүүхдүүд юм чихвч хурдан эвдэлдэг болохоор энэ чихвчийг хүүдээ өгнө. За чараа яаж онгодог вэ? Энэ чихвч юм байна. Зурган дээр бол ингэж харагдаж байна. Тэгээ асгаараас энэ насныг бол яг зураг шиг л харагддаг байна. Бэлгэний чихвч ийм чихвч ирсэн байна. За дараагийн энэ хараа нөгөө нэг машины хүүхдийн цонхны цаглаа байх нар хаач бэлгэндээ би тийм юм бэлгэндээ сонгосон. Тийм бэ. Мөн бэ. Нахта хоёрыг сонгосон. Угаасаа хасаараа хоёр талт юм. Хоёр шиг. Хөөрхөн зурагтай. Энэ хөөрхөн зурагтай. За дараагийн тэмүгийн бэлэг бол миний захиалсан бараа ирсэн. Ер нь бол тэмүгээс бараа захиалж байж 6 төрлийн бэлэг авдаг. Тэгээд энэ би одоо болохоор охиндоо болохоор өөрхөн астаг гутал захиалсан байсан. Тэгээд өөрхөн астаг гутал нэрсэн. Тэгээд өөрхөн бас хүүтэй зурагтай подолкнууд захиж үзсэн. Ямар хөө эрдэм бол зуны материал. Ер нь тэгээд өсөж яваа хүүхдүүдэд бол нэг хүнтэй хувцаар яах уу гэж бодоод ойр зурмсэх гэрийн хувцс нь болохоор тэмүгээс захиалсан байгаа. Тэгээд хамгийн гол нь тэр барааг болохоор ихэд би байгаагүй. Тэгээд манай охин задлсан. Тэмүгээс ер нь бараа захиалах юм бол засилковноор ирдэг. Тэгээд 2 хоног хатгалагддаг. Надад энэ одоо манай охины задлж байгаа зүйл болохоор энэ болохоор усны 3 хос хувцс байсан. Тэгээд бэлгэнд ирсэн. Энэс бэлгэнд ирсэн 3 хос шорт бодвол халаад усны хувцс одоо зуны хөлөлд айгүй маш гоё өнгөтэй тийм хувцснууд ирсэн. Тиймээс манай охин бүр задлал шок болоо. Одоо энэ дотроос өөрийнх нь гутлан задарнаа. Тэгэд гутлаа хараад бас шок бол. Задах чи өөрөө их бэлэг задлах, ер нь бараа задлах их дуртай манай охин. Тэгэд өмнөдөө задлгаал, яараал хөөрхөн байгаад. Ер нь тэгэд яг ингээд авсан бараа нь болохоор нэг үнэтэй биш мөртлөө ирсэн бэлгэнүүд нь болохоор айгүй гой бэлгэнүүд ирчихлээ. Одоо манай охин гаргаж байгаа болохоор энэ болохоор будаа аваагч цав. Тийм жижиг нөхөтэй будаа аваагч цав гаргаж ирэх чинь дотроос нь тэгээд хөөрхөн захиалсан подолк тэгээд гутлнууд нь байгаа. Тэгээд нийт 6 бэлэг авснаас миний 6 бэлэг болохоор шүршүүрийн хөшиг тэгээд будаа аваагч өндөгний цав усны хувцас
гэсэн бэлгэнүүд байсан. 6 бэлгэн. Манай охин бүр задлахын өмнө шок. Энэ хөөрхөн фотолтууд айгүй хөөрхөн зурагтай. Тэгээд халуун дөмсгöd бийд наалддаггүй тийм нилондо материалтай, бийд наалддаггүй гоё материалтай байсан. Тэгээ манай охины астаг гуталч гэсэн айгүй хөөрхөн ирсэн. Бас гэртээ өмсөх 5 чиг захиалсан. 5 ч гэсэн айгүй хөөрхөн завхарт. Энэ астаг гутал бол өмнө хөөрхөн завхарт гоё гутал байсан. Яг ийм астаг гуталтай болоё гэд гуйдсан. Тэгээд яг тэр астаг гутал нэрсэн хөөрхөн. Миний Тэмүгийн сүүлийн бэлгэнүүд ирсэн. Тэгээд сүүлийн бэлгэнүүд мэн болохоор энэ болохоор өндөгний 50-уур. Энэ ингээд 30 ширхэг өндөрөг орохоор 3 ягны өндөгний 50-уур. Тэгээд дараагийнх нь зүйл болохоор юу вэ гэхээр миний сонгосон угаалгын алчуур байна. Энэ алчуурыг одоо би танаас зодож харуулаа. Онгох байна. За энэ онгоо. Комбэлэг. За комбэлэг минь юу байна? Миний бэлгнүүд энэ бол дан. За энэ юу вэ? Жижиг алчуур байна. Хөрхөн. Алчуур. Жижиг хөрхөн алчуур байна. За дараагийнх нь энэ болохоор толгойн алчуур байна. Толгойн алчуур байна. Дараагийнх нь болохоор усан дороод биеэрээ зүдэг алчуур байна. Энэ болохоор ингээд наалт юм байна тийм. Ингээд наалт юм. Наалт. Ийм бэлгэнүүд ирсэн надаа. Хартаа. Андаа бэлгэн дэрсэн зүйлүүд бас хөөрхөн байгаа юм гэдэг. За ингээд 6 бэлэг захиад авлаа. Тэгээд ингээд хөөрхөн байгаа зэдэн бүгдрэн. За маш олон хүнээс ийм асуулт ирсэн байсан. Яаж Тэмүгээс бараа захиалдаг вэ? Бэлэгтэй явах вэ? Тэмүгийн одоо энэ миний харуулж байгаа хэсэг рүү орохоор ингээд танд өнгөө бэлэг байвал өнгөө бэлгэнүүд байна. Одоогоор надад байгаа их нь болохоор өнгөө 6 бэлэг авах хэрэг байгаа. Тэгээд би 6 бэлгээс сонгохоор та ингээд 6 бэлгнээс ингээд өссөн бэлгээ сонгоно шүү. Тэгэхээр та тэдэнд өргөний худалдаа авалт хийх юм бол танд энэ 6 бэлгийг ч өгнө гэсэн юм үе шаттайгаар явдаг. Тэгээд скол төр хямдрлын хэсэг рүү орохоор 1 короноор авах бэлэг байж болно. Скол нэмэлт бэлэгнүүд гэх мэтчлэн янз бүрийн зүйлүүд гарч ирдэг. Тэгээд хамгийн гол нь юм авахдаа хамгийн гол нь доод хэсэгт нь байгаа хүмүүсийн сэтгэл лиг маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүс Тэмүгээс хэтэрхий муу юм ирээд идэг гэдгээ. Би болохоор сэтгэл болон хэтэрхий хямд үнэтэй биш яг дундаж үнэтэйг сонгохыг юм боддгоо. Тэгээд дундаж үнэтэй бараанууд бол яг гайгүй хэрэглэхээр айгүй дайжгүй ирдгээ. Тэгээд одоо энэ л ингээд савлж штэ танд ингээд 6 бэлэг 0 короны ямар төлбөргүй бэлэг өгнө гэхэд би ингээд бэлгнүүдээ ингээд сонгоод өөрөө ингээд чагтлаа сонгоо явчихна. Тэгээд доороос нь миний хүссэн барааны хайлтуудаар гарч ирдэг. Надад болохоор 6 бэлгнүүдээ сонгохоор шууд автоматар ингээд мэйлэр энэ бэлгнүүд ч танд ингээд бэлэг болж очлоо. Та ингээд мөнгө төлөх шаардлагагүй 0 корон гэд мэйлүүд нь бол ирдэг. Тэгээд бэлгнүүдийн нөгөө нэг бас нэг сайн мэдэх ёстой зүйл болохоор 6 бэлгийг нэг доор нь өгдөг вэ. 6 бэлгийг болохоор 6 өдөрт дараалж өгдөг. Өдөрт нэг бэлэг өнгөө авах хэрэгтэй. Тэгэл 6 бэлгээ 6 өдөр дараалал шууданда хогийн савнда хийгээл шууданга дараал өөрлөгөө итгэжүүлээд авчдаг байгаа. Тэгээд ерөн бол Тэмүгээс яг дундаж үнэтэй бараа авах юм бол бас хөөрхөн гой юм байна. Гэрээ хөөрхөн тохижуулж байна. Тэгээд хөөрхөн бэлгэнүүд зөндөө авсан. Тэгэл 1200 короны юм аваад 1200 короноор 5-6 ширхэг юм аваад дээрээс нь 6 бэлэг авахаар нийт 1200 короноор 10 хэдэн ширхэг нэг төрлийн бараа авсан манайх. Ерөн бол дандаа хүний ашиглаж болохоор хэрглэж болохоор хөөрхөн маш гой юмнууд ирсэн. Тийм болохоор та нар хэрвээ Тэмү сайтад бүртгүүлээд эхний худалдаа авалтаа хийгээд дараагийнхаа худалдаа авалтаас танд дээдлийн мессеж гэсэн хэсэг рүү орохоор танд ямар нэгэн үйлдэл болон бэлгэний мэдээлүүд нэрдгээ тэндээс сонгоод та бэлгэнийхээ үйлчлэгнүүдийг авч ашиглаж болно. За тэгээд Тэмүгээс авах гэж байгаа барааныхаа талаарх бүх мэдээллийг сэтгэлдлүүдийг уншиж байгаа бараагаа сонгож авч байгаарэ. Тэгээд амжилт хүсье. Баяртай.